Монголын түүхэн хүмүүс подкастын Монголын гайхамшигт хатад хэсгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаа бид Монголын түүхэнд ялангуяа Юан гүрний түүхэнд хараар бичигдсэн бас хамгийн дуулаантай хаттын нэг бүхэл хууль ёсыг зөрчиж их хатан болж байсан тийм нэг эдрет хувь тавилантай хатны тухай өгүүлэх гэж байна. Тогоон Төмөр хааны Солонгос шивгчин буюу Ки хатан. Их Юан гүрний 11-р хаан буюу сүүлчийн хаан Тогоон Төмөр юм. Тогоон Төмөр Юан гүрний их хаан хүслэн түүний хатан Малайда хоёрын дундаас 1320 оны 5-р сарын 25-нд төрж 1333 онд 13 наснда Юан гүрний их хааны ширээнд заларсан түүхтэй тийм хөө. Тогоон Төмөр эцэг хүслэнг хаан суурьнд суугаагүй эмээл гол орчмоор нутаглаж байхад нь төржээ. Эмээл гол тэнгэр уулын цаад хязгааруул өгөөдөө угсааны хайдугийн эзэмшилт байсан үзэсгэлэнт сайхан нутаг. Эмээл гол тэнгэр уулын тэртэх хязгаарын үзэсгэлэнт газар орны тухай миний хотол цагаан гүнж улсын домог хотолон оромонд тодорхой нарийн төрслөн өгүүлдэг гэдгийг уншигчд маань санаж байгаа. За хожим зүүн гар улсын эзэмшилт багтаж Галдан бошгот хаан бас эрхшээжсэн тийм төвхтэй нутаг. Одоо бол Шинжаан Уйгур Казахстан улсын нутаг болж үлдсэн. За Тогоон Төмрийг 8 настад эцэг нь их өөртөө дүү Туг Төмрийн шадар түшмэл ил төмөрт хорлогдсон амиа алдаж аавгах Туг Төмөр нь хаан ширээнд заларсан. Туг Төмөр хаан Тогоон Төмөрт Финвэ ван цол өргөмжилжсэн. 1307 онд хийсэн аман тохирогоор хүслэн Туг Төмөр хоёрын хэн хаан болсон нь нөгөөгийнхөө хүүг дараагийн хаанд өргөмжлөн гэрээс хийжсэн. Өмнөх подкастад өгүүлснээр энэ ах トゥ одоо хаан угсаатай хүмүүсийн хоорондоо хийсэн тэр тохироо буюу гэрээс гэдэг нь уул нь андгаа тангараг байсан. Гэрээ ёс гэсэн утгатай. Тиймээс ах トゥ хоёрын нэг нь хаан болол ах буюу дүүгийнхаа хүүг өөрийнхөө одоо ширээ залгамжлагч болгон хун тажид өргөмжлөх юм тохироо байсан. Тиймээс Хүслэн хааны хоёр хүү Тогоон Төмөр Эренчин бол хоёрын аль нэг нь хаан ширээ залгамжлах эрхтэй. За тэр гэрээсийн дагуу Туг Төмөр өөрийнхөө хүүг биш Хүслэнгийн аль нэг хүүгийн хаан ширээ залгамжлагчаар зарлах ёстой. Энэ тохироог зөрчих юм бол Хүслэн хааны дэмжигчдээс эсэргүүцэл Үмэн саман дэгдэх тийм аюул агуулж исэн. Гэтэл Туг Төмөр хаан гэрээсээ зөрчөөд өөрийнхөө нялх хүү Арднаа дарыг Ян ван цол өргөмжилсөн. Ингэж Ян ван цолыг хүүдээ өгнө гэдэг нь Хүслэн ахыхаа аль нэг хүүг биш зүгээр л өөрийнхөө хүүхдийг хун тажид өргөмжлөхөөр шийдсэн гэдгийнх нь нотлогоо байсан байна. Туг Төмөр хаан ингэж андгаа тангараа зөрчсөн энэ алхмаа зөвтгөхийн тулд Тогоон Төмрийг ахыхаа дууган хүүг ерөөсөө Хүслэн хааны төрсөн хүн биш байсан байна гэдэг цуугийг ордон даяар тараасан. Сүүлдээ энэ гүтгэлгээ хааны ордны нууцын нууцад тооцогддог Алтан уургийн угийн бичиг товчоон гэдэг содорт хүртэл бичүүлсэн байдаг. Үүнээс олж Тогоон Төмрийг Алтан уургийн хүн биш гэж тооцох болж Юан гүрний томоохон язгууртнууд гадуурхах болсон. Өнчирсэн хөрхий хүүг Корея улсын Дөчигэн гэдэг нэг бяцхан аралд цөлсөн. Тийхүү загасчдын бяцхан суурин орших бүглүүд тэр арал Их Юан гүрний ирээдүйн хожийн сүүлчийн эзэн хааны цөллөг байсан. Гэхээр түүх ер нь их сонирхолтой ч юм шиг хоржоонтой ч юм шиг өрнөдөг. Түүхийн зарим сурвалжид 1330 онд Эренчин бол хүүгийн их Бабуша хатныг алуулахад Дармабал хунтайж охин Буджир хатан Тогоон Төмрийг амин аврахын тулд оргуулж Кореяд илгээсэн гэж бас ярьд юм бэлээ. Хамгийн аимшигтай нь Хүслэн хааны Бабуша хатныг Буджир хатны Солонгос тайган хоньны мах шардаг халуун зуух руу түлхэж хороосон гэж сударт ицсэн байдаг. Тийхүү Туг Төмөр Заяат хааны хүү Арднаа дараг хаан ширээ залгамжлагч хун тажид өргөмжлөхөд саад хийх хинч байхгүй болсон байна. Тогоон Төмрийг
цөллөгт явуулсны дараагийн жил нь арднаа дараа хүүгээ хунтаажаар өргөмжилсөн. Гэтэл Тэнгэрийн цээрлэл гэлтэй эцгийг нь гэрээсээ зөрчин байж хунтааж болгосны ганцхан жилийн ойн дээр нь нөгөө бяцхан хунтааж нь гинт тодорхойгүй шалтгаанаар нас орсон байна. Туг Төмөр хааны хүү ингэж тэнгэрт оцсны дараа жил Туг Төмөр Заяат хаан өнөө Солонгос руу цөлсөн тогоон төмрийг өмнөд Хятадын Гуанши мужид шилжүүлэх зарлаг болгосон. Ямар учиртайг бол бүү мэд. Тэр жилдээ Туг Төмөр хаан өнөөх хорлонд ил төмөр сайддаа хорлогдож ингээд Туг Төмрийн хатан Бужир дараагийн их хааныг залах хүртэл төрийн хэргийг хамаарах эрхтэй болсон. Энэ бол Монголын эртний уламжлал. Бужир хатан бол Хувлаа хааны 30 охин буюу өмнөх подкастуудад өгүүлэгдсэн алдарт Таж хатны охин урлаг соёлыг эвэгч Сангражи гүнжи охин байсан. Бужир хатны эцэг нь бол харин Хонгород аймгийн язгууртан Девабула гэдэг ноён байжээ. Ингээд Бужир хатан бол өндөр дээд тийм язгуур хогсаатай хатан байсан. Туг Төмөр Заяат хааныг алс тэртэх давааны цаад орондох хаадын Монголын их хаадын их хоригт оршоож Бужир хатан шинэ хааныг өргөмжлөх хүртэл Юан гүрний төрийн эргийг хамаарсаар хачирхалтай нь Бужир хатны их Сангражи гүнж нь эр нөхрийн эцэг Хайсан хааны төрсөн дүү учраас Туг Төмөр хаан Бужир хатан хоёр хоорондоо төрсөн үеэлүүд байсан байлээ. Ер нь ингээд Алтан оргийнхан цус ойрцсон бүр үеэлүүдийг хооронд нь гэрлүүлдэг ургийн холбоо байнга тогтоож исэн гэдэг нь ингээд түүхээс тодорхой байдаг. 1332 оны 10 дугаар сард дөнгөж 6 настай жаахан Эренчин бол өрлөг ихтэйгээ хамт их гэгийн харшид ирж хаанд ургамжлагдсан. Өнөө Тогоон Төмрийн төрсөн дүү их өөртэй. Харин өмнөх хааны их хатан Бужир хуан тайхуу цол өргөмжлөл гардаж тэр үеийнхээ хамгийн өндөр хэрэгэмт хатан болсон. Гэтэл Эренчин бол хаан их Орос суусныхаа дараа 56 хоног болсны эцэгт бас л тодорхойгүй шалтгаанаар нас эцэслэж 6 настай түүний хатан Дартмиш охин дахин хизээж хүнтэй ураглаж гэргээ болох ирэхгүй болж бэлэвсэн хаттай амьдардаг хойд ордонд хүргэгдсэн. Нөгөө хаан л бол заавал хатантай байх ёстой гэд 6 настай нялх Эренчин болыг 6 настай бас Дартмиш гэдэг охинтой ингээд гэрлүүлсэн байгаа. Хаан ширээ залсныхаа дараа тэгэд тийм жоохон нялх амтан ингээд бэлэвсэрсэнд тооцогдоод дахиж хизээч хүнтэй суух ирэхгүй болно гэхээр тэр үеийн зарим одоо ёс уламжлал бол үнэхээр харгас хатуу байсан байгаа. Ингээд энэ Дартмиш гэж 6 настай охин тэр бэлэвсэрсэн хаттын бараг л 20-ны газар болсон хойд ордонд бүх насаа өнгөрөх ийм аимшигтай тавилан тулгарсан. Тэр үед хааны ордны хамаг хорыг найруулж исэн ил төмөр сайд Бужир хатанд бараалахад таны хүү ил төгсийг хаан ширээнд залъя гэж хүсэл тавьсан. Гэтэл өмнөх хаан тэр одоо 6 настай Эренчин бол ингээд яасан мэддэхгүй тэнгэр болоод байсан болохоор өөрийнхөө хайртай ганц үрийг хаан болгож хизээ эзээгүй үхлийн ирмэг дээр аваачхаас хатан асар их айжсэн. Тийм болохоор хүүгээ хаан суурин суулгахаас эрс татгалзаж Эренчин бол хааны ах Тогоон Төмрийг өмнөд Хятадын Гуанши хотоос авчруулахаар шийдсэн. За ингээд аяны урт замыг туулж 13 настай Тогоон Төмөр Юан гүрэнд ирсэн. Гэтэл яагаад ч юм тэргүүн сайд ил төмөр шинэ хааныг залах ёслолыг хийхгүй ингэж хойшин тавьсаар байгаад хагас жил өнгөрсөн. Ингээд хаанч одоо шинээр хаанаач залсан байхгүй байсаар байгаад өөрөө гинт тэнгэр болсон байгаа. Ингээд нэг ил төмөр сайдыг өгсөний дараа л нэг юм нөгөө Тогоон Төмрийг хаан ширээнд залах их ёслолыг хийсэн байна. 13 настай хаан Тогоон Төмөр хаан болгосонд ирээд хаан болох хэсэг нь ч тодорхойгүй бараг л 20-нд шахуу 6 сарыг үл мэддэгдэх байдалд өнгөрөөсөн. Тэгээ энэ үеэр нь
нэгэн солонгос шивгчин ки овогтой бүсгүй тогоон төмөрт цай хоолын зөөж үйлчилгээний ажилд ингээд асар том ордонд ганцаардаж ойр дотны тулах түшиг хинч байхгүй байсан тогоон төмөрт тэр уяхан найланхаа ааштай гоо үзэсгэлэнтэй ки шивгчин л хамгийн дотны хүн болж байжээ. Тогоон төмрийг хаан ширээн залраад сар гаруй болсны дараа өмнөх хааны хатан ордонд асар их нөлөөтэй хിവэрэ байсан Божир хатан бүх сайд түшмлүүдийг өргөндөө дуудан авчирч Юан гүрний их хаанд яаралтай хатан болгож өгөхийг сануулсан байна. Нөгөө тогоон төмөрч 6 сарын дараа нэг юм хаан болчоод хатангүй байж байгаа штэ. Гэтэл сайд нараас гарсан санал нь түрүүхэн нас нөхчсөн тэргүүн сайд ил төмрийн охин төв эрхэмсэг даруу хичээнгүү нэгэн бүсгүй байгаа. Түүнийг их хатанд өргөмжлөхөд зохино гэж ингээд саналыг гаргасан тул ил төмөр сайдын охин дан ширэг тогоон төмрийн хатанд өргөмжлөхөөр дуу нэгтээ шийдсэн байна. Мэдээж хааны саналыг хэн ч асуусангүй. 1333 оны 8 дугаар сард ил төмөр сайдын охин дан ширэг тогоон төмөр хааныг хатанд өргөмжлөх сүртэй ёслол болсон байна. Хаан дөнгөж 13-тай. Харин их хатан даншир түүнээс хэдэн насаар ихч 16-7 орчим настай. Тэгэд эрх мэдэлтэй Юан гүрний тэргүүн сайдын охин тул ихэмсэг дээрэнгүү зантай бүсгүй байсан гэж содор тэмдэглэсэн байна. Хаан хат хоёр эхнээсээ л хоёр биендээ туйлын хүүтэй харилцаатай. Хоорондоо огтхон ч хайр сэтгэлгүй байжээ. Содор тэмдэглэснээр тэр цэцэн сэргэлэн учраас өдөр ирэх тусам хааны уйлыг хүртэх болжээ гэж ütсэн. Тэр гэдэг нь хинбэ гэвэл өнөөх тогоон төмөрт үйлчилж сэтгэлийн татсан ки огт шивгчин бүсгүй. За ки шивгчин гэж хин юм бэ? Солонгосын хойгдох хинжүү хэмээх жижигхэн хотод ки жао гэх хижээл насны нэгэн эр амьдарч байв. Төрт хэдэн үеэрээ зүтгэсэн цэргийн түшмлийн удамтай тэр эрийн эхнэр нь бас сударч түшмлийн охин И Хингөм гэдэг эмэгтэй байсан. Тэр хоёр 6 хүүхэд төрүүлснээс нэг нь багада эндэж 4 хүү ганц охин өсөж хүн болжээ. Ки жаог 50 шүргсэн хойно ганц охин төрсөн. Харамсалтай нь охины нэрийг Солонгосын болон Юан улсын шаштар түүхэнд тогтоос тэмдэглээгүй зөвхөн удмынх нь овгоор ки охин л гэж бичиж үлдээсэн байна. Хоёр талаасаа түшмлийн удамтай учраас ки охин багада хідэн хаанд сурч бичиг үсэгт тайлагдсан. Тэр үедээ эмэгтэйчүүдийн хувьд ховорхон тохиолдол байсан байна. Ки охины эцэг Ки жаогийн өвөө Ки Юнсүк нь 1256 онд Корея улсын Вангийн ордны зөвлөлийн жигүүрийн сайд Төвлөн засах ордны зөвлөлийн хавсран гүйцэтгэгч түшмлийн албыг Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их дайны зурагтай 2027 он хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд интерном мир улсын их дэлгүүрийн мажистикт хоёуланг нь хашиж тухайн үедээ ингээд нэлээд өндөр албанд цойлж исэн түүхтэй хүн байсан. Гэтэл энэ Юнсүкийн ачхүүн өөшгээ тийм өндөр албанд хүрч чадсангүй. Онцгой авьяас чадвар эрдэм номоор дулимгхан төрсэн Ки жаод өвөг дэцих нь гавьяаг бодсондоо төрөөс сануун түшмэл гэх сул оронтол оноосон байна. Азар Ки өвөгт түшмлийн нөөцөнд бүртгэгдээд хүлээсээр аваад хизээ хойно Сүнжүү гэж жижигхэн хотын захирагчаар томилогджээ. Энэ үед Солонгос орон Юан гүрний харьяат болоод 50-ад жил өнгөрч байв. Эзэн гүрэн Юан улсын соёлын нөлөө солонгосуудыг нөмөрч солонгос хүмүүс Монголд ээл хувцаар гоёх болж Корея улсын орон нутгийн түшмлүүд нь хүртэл Буха, Баян, Баатар, Төмөр гэх монгол нэр аван модорхож байлаа. Ки охин тийхүү жижигхэн хотын захирагчийн гэрт хятад эртний ном содроо унших зэргээр өсөж байж байлаа. Солонгосын лам ургууд бурхны шашны ганжуур данжуур содрыг их хэлнээ хөрвүүлж ард иргэд нь нийтдээ бурхны шашин шүтэж байсан үе. Ки охин бурхны шашны ном содраас илүү күнзийн сургаалыг баримталж огтын тахимдуу бичиг гэсэн хятад содрыг унших дуртай байсан гэдэг. Киг күнзийн сургаалыг эрхэмлэн үзэх ийм үзэлд нагц талынх нь бичгийн түшмэл хамаатнууд нь илүү нөлөөлсөн бололтой.
Солонгосын түшмэл сэхэдний давхаргад энэ улс 10 дугаар зуунаас хойш түгээмэл дэлгэрсэн бурхны шашин нийгмийн ялзралд ороотлоос Солонгосыг аврах чадамжгүй гэж үзэх болсноос күнзээ сургаалыг дээдэлдэг бүхэл бүтэн сэхэдний давхарга бий болоод байсан. 1328 оны Шарло жил Ки Жао 63 наснда гинт насан зүг боллоо. Ингээд Ки охтих гэдэг айл өрхийн тэргүүнгүй болсон нь Ки охины хувьд тэнгэр хөмрөх мэт гинт нөмөрсөн уйтай гонигтай явдлаа. Ки Жаогийн унчирсан гэр бүл Сүнжүү хотод цааш амь зуух аргагүй болсон тул уугуул нутаг Хинжүү хот руугаа нүүлээ. Хижээл насандаа арай гэж нэг юм албан тушаалын шатар мацах боломжтой болсон Ки олигтой хөрөнгө зорж хурааж чадалгүй тэнгэрт оцсон байлаа. 4 хүү ганц охинтой өнөр өтгөн айл тижээгчээ алдсан тэр үед ах нар нь хэдийн өрх тусгаарлсан учраас Ки охин ээжтэйгээ хоёулахна мөчөг тарчигхан амьдралд шилжжээ. Охин төрлөх нутагтаа ирсний дараа Пак огт нэгэн хүүгэнтэй дотносон үерхэх болж. Ки охиныг нутагтаа нүүж ирсэн тэр жилээс Хинжүү хавар ган гачиг нүүрлж жил дараалан ургац авсангүй намартаа өлсгөлн нүүрлсэн байна. Газраа боловсруулж тариа бодаад тутрах тариалж амь зуудаг тариачин хүмүүсийн хувьд ургац алдах нь өлсгөлн үхлийг авчирдаг. Тэр жил олон зуун тариачд үлбэрч өгсөн. Тэр гамшиг дундуур юан гүрний их хатан будчрын шадар тайган төмөн даргигч сүр хүчээ гайхуулсан олон бараа бологч ачаа хөсөг дагуулan Солонгосын нийслэл Кэгон хотод ирлээ. Холын гिचдээ ирсэн санаа зорилго нь Солонгосын язгууртан дээд хүрээний аль явахтаас их хааны ордонд үйлчлэгч шивгчдийг сонгох явдал байлаа. Энэ нь 13-аас 16 насны охидтой язгууртан болон түшмэл айлуудын хувьд аянга нэрхэх шиг аимшигтай явдал. Тэртээ 1231 онд Монголын их зэрэг Солонгосыг уулгалан давталж алба тулахдаа язгуур угсаа сайтай айлуудыг үзэгсэлэнт залуу охидоо алба болгон өргөхийг шаардсан байна. Хэний ч хувьд нялх шахуу охиноо харь холын нутагт зарц шивгчнэр явуулна гэдэг хүсэх юм биш. Корея улсын эзэн ван Кожон тэгэхэд аргагүй эрхэнд тэр шаардлагыг биелүүлж хэдэн жил охидоо өргөн барьж байснаа Монголын эсрэг дайцснаар хэдэн жилдээ энэ албыг өргөхгүй болж балчир залуу охин үртэй Солонгос эцэг эхчүүдийн сэтгэл зууртхан амсгэж байсан үе байжээ. Гэтэл 1260 онд их хаан Хувлай Солонгосыг иргэшээлтэд оруулж хараат түшмэг улсаа болгосон үеэс эхлэн энэ орны өмнө залуу охидоо дахиад л эзэн улсад шивгчин болгон өргөж байх хатуу алба дахин тулгарсан юм. Түүхэн сурвалжаас үзэхэд 1231-ээс 1362 оныг хүртэл 130-ад жилд Монгол эзэнт гүрний их хааны элчид 79 удаа Солонгост очиж шивгчин болгох охидыг сонгон шалгаруулж авч явж байсан. Зарим жилдээ овоо өнжих боловч тухайн хааны хэрэгцээнээс хамаарат заримдаа бүр жилд хэд хэдэн удаа хааны элч нар Солонгост очиж залуу охидыг шалгаруулan шивгчин болгож авдаг байсан гэдэг. Өнөө цагт бол бодхоос ч амар хэрэг шүү дээ. 1307 онд гэхэд бүр 6 удаа элч нар Солонгост очиж олон залуу охидыг уй гунигт унгаан юан гүрний зүг шивгчин болгон авч оджээ. Нэг удаа бүр 500 охиныг шивгчин болгон авч явсан байна. Шивгчин болж очисон охидыг зөвхөн их хааны үйлчлэгээнд өгөө зогсохгүй Алтан уургийн ноёд язгууртнууд болон их хааны өндөр дэд албан тушаалт сайд жанждын өргөнд үйлчлүүлэхээр тарааж өгнө. Тэр үеийн түүхийн соролж тэмдэглэсэн. Солонгос охид уян налархаа ааш ялтан агаад хүнийг жаргаахта чадварлаг тэд очингууд л эзнийхээ хайрыг нэн даруй татдаг байлаа гэж бичсэн байдаг. Хувлай хааны ач нар Ананд ван тогтох 9 төмөр нарын Алтан уургийн вангууд ч Солонгос татвар юмтай байсан гэдэг. За 1328 онд 9 төмөр хаан 35 наснда гинт Тэнгэрийн оронд одож түүний оронд 9 төмрийн их хатан болон Төвлөн засахын амны баруун жигүүрийн Чинсан нарын хүмүүс Шандуу хотноо балчирхан Аригиба хөвгөнийг хаан орс суулгажээ. Гэтэл Ян төмөр сайд Арднаа Ширван зэрэг өөр нэг бүлэглэлийнх нь хайсан хүлэг хааны хүү Туг төмрийг хаан ширээнд залснаар
Юан гүрэн 2 хаантай болж исэн. Энэ нь тэртех 1260 онд Капонд тэдний үг хувлаа хар хоронд ариг бүх гэсэн 2 хаантай болж байсантай адил үйл явдал болж Юан гүрний төр өөмөө саманд автсан үе байлаа. Их Юан гүрний төрийн энэ их өөмөний үеэр 3 жил Солонгосоос шивгчэн охид авалгүй унжиж Солонгос язгууртай айлууд хэсэгтэл чих амар сэтгэлэн зовлонгүй байсан гэдэг. Гэтэл 1331 оны 9 сарын сүүлчээр Туг Төмөр хааны элч тайган хүнд буха охид авахар очиход Солонгос язгууртай айлууд айдас хүдэст автаж байсан гэдэг. Охин үрсээ харьд ордны шивгчэн үйлчилгээний албанд явуулахгүй гэсэндээ Солонгос ноёд язгууртай айлууд бүр аргаа барж элдвэн арга сэддэг байсан байна. Зарим нь охин төрснийг зориуд хүү гэж худлаа зарлан охиноо хөвгүн шиг хувцлана. Аргагүй ихэнд Юан гүрний элчдийн шалгаруултанд тэнцсэн зарим охид уй гонигт автан гол усанд үйж амиа орлоно. Тэнхүү Кигэн хотод Төмөн дайр тайган уламжлал ёсоор Юан гүрний хааны ордны шивгчэн охид шалгаруулахаар очлоо. Манай подкастын баатар Ки охин шалгаруултаас болтох аргагүй гэдгээ ухамсарлаж байлаа. Түүний эцгийн талын өвөг дэдс удмаараа зэрэг хэрэгэм хүртсэн төшмөд сайдууд байсан учраас тэднийг охиноо шивгчэн сонгох шалгаруултанд оролцуулахаас зайлах газар огт байсангүй. Хэрвээ очихгүй гэх юм бол гэр хотлоор нь хүйс тэмдрэх хатуу цаацтай байдаг. Хөгшин их ах нар нь Ки охиныг хаа олон Юан гүрэнд очиж харийн нүүдэлчдийн зарц шивгчэн болгоно гэхээс сэтгэл нь туйлаас шимширч байсан ч нэгэнт Ки охины нэр шалгаруултанд оролцох охидын жагсаалтанд бичигдсэн байсан юм. Охин луус хөлсөн тэргэнд суухдаа дотроо намайг бүх сонгоосоо хэмээн залбирч байсан ч төрлөх хинжүү хотоо үрд орхиж байгаа гэдгээ зөнгөөрөө мэдчихсэн биз. Ки охины дотны залуу Пак овогт багтарч өгөх гэж байлаа. Солонгосын муж бүрээс шивгчний шалгаруултанд ирсэн охид Кигийн хотод цугларахад Ки охин тогтсон өдрийг хүлээсээр хэд хоног болж байлаа. Энэ үед улаан бодаагаар нэрдэг шатдаг арх гэж нэрлэгдэх сөөжөө арх Солонгост эд дэлгэрч байсан гэдэг. Шивгчд сонгох өдөр тулж ирсэн ч зар түгээсэн охид цугларч гүйцээгүй цаг улирлж хүүтрэг дөгчгсөн байлаа. Их хатны итгэлд тайган Төмөн дайр шаардлагатай тооны охидыг сонгоод жавар тачигнж хүүтрэхээс урьдан нийслэлд ойр язгууртай айлуудыг цэрэг зэвсгээр айлган сүрдүүлж охидын хүчээр цуглуулжээ. Эхлээд охидын зүс царайг хөмсөг уруул шүд амт тэгш эсхийн шинжиж онгон эсхийн шалгаж 5 зэрэгэлт хуваана. Охидын зэрэглэлийг алтны орцоор жишүүлэн хуваахад шижир алтан ангилалд орсон охид их хааны үйлчилгээнд сонгогдно. Ки охин дээд зэрэглэлд тэнцсэн аж. Ер нь их царайлаг гоо бүсгүй байсан бол л та. Төмөн дайр тайган 100 охин сонгоод алсын замдаа гарахад огтоо өдөх эцэг эхчүүд үрстэйгээс салах ёс хийхээр салж ядан байх нь сэтгэл шимшрэм дүр зураг. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангиа цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт. Гэтэл цэргүүд зовлонт эцэг эхчүүдийг жад сэлмэр чичлэн айлгаж хөөж тууж занцчин. Үнэхээр нүд халтарм үйл явдал байгааз тэр үед Солонгосоос Юан гүрний нийслэл хаан балгасан хүртэл хөсгөр 2 сарын турш урт аяныг туулдаг байлаа. Намар орой болсон Кигионоос хөдөлсөн шивгчэн охидыг хүргэх хөсөг өвлийн ихээр л хаан балгасанд хөл тавьжээ. Солонгосын нийслэл Кигион хот 300 орчим мянган хүн амтай байсан бол Юан гүрний нийслэл хаан балгасан сая орчим хүнтэй асар том хот болгоод байлаа. Ер нь тэр үедээ л одоогийн Нью-Йорк шиг тийм дэлхийн нийслэлүүдийн нэг байсан. Хөсөг хаан балгасан хотын хэрмийн найрамдуу журам таалга хэмээх дам хаалгаар орлоо. Нийслэлд хотыг хүрээлсэн хэрм нь 11 хаалгатай байсан байна. Хотын өмнөд хэсгийг бүхэлдээ их хааны ордны эзэл нь алсаас авчирсан хөөрхөн охидыг хааны ордны шивгчдийг суулгадаг дөрөвт хүргэнэ. Охидыг хаан балгасан хотод оруулсан найрамдуу журам таалганы үлдэгдлийг 1969 онд Бээжин хотыг шинжилэн байгуулах үеэр олсон гэдэг. Гэхдээ хожим Бээжингийн метрог барих үеэр эртний энэ хаалгыг арга буюу нураасан.
За тэгээд алсаас албан хүчээр хүргэгдэж ирсэн хөөрхий залуухан охид хил ёс заншлын үл мэдэх харийн орны хааны ордонд өдөр хоногийг түгшин хүлээх ямар гачлантай байсан нь ойлгомжтой. Охтыг эцсийн шалгаруулалтаар зүс царай бие галбар арьсан дээрээ шарх сорив мингтэй эсэх үнэр танар нь ямар вэ гихчлэн шинжсээр дахиад л онгон эсгийн наривчлан шалгасны эцэст тэнцсэнийг эзэн хааны албанд үйлчлүүлэхээр сонгож гологцсон охтыг ойд шидэх хүнс бэлтэх угааж арчих хэсэг рүү хуваарлана. Юутай гашуун тавлан бэ. Өөрийнхөө эх оронд эрхэмсэг язгууртан айлд мэндэлсэн атал царай зүс бие галбраараа сонгогцоор харь улсын хааны ордны зарц боол болно гэдэг. Шивгчин бүсгүүчүүдийг боол шивгчний захиргаа гэх албанд харьяалан захирдаг байсан. Ки охин эцсийн шалгуурыг даваад гоо үзэсгэлэн эрүүл саруул би бүх зүйлээрээ тэмцэж эзэн хааны ордны шивгчин болж дээдсийн зоогийн товчооны албанд хуваарлагджээ. Ки охин босод шивгчтэй хамт хааны ордны хэрэмдэх 100 хойд хэсгийн шивгчдийн байшингийн 72 өрөөнд оруулсан. Ордны шивгчин болсон бүсгүй үрд тэндээ хоригдол олон очиж байна л гэсэн үг. Тэд хайрлаж, дурлаж, гэрлэж, ураглаж огт болохгүй. Ордон дотор хориотой эсгээр дураараа сэлгүүцэж болохгүй. Нэг л журам зөрчих юм бол банздах, ташуурдах, үхтлэн зодох ба алах ялаар шитгэх нь ч бий. Ихээхэн гоо үзэсгэлэнтэй шивгчин бүсгүй хааны талд үртэх юм бол татвар юм болох. Аль эсвэл хааны өгөөмөр шагнал болж гавьяа агуулсан ноёд жанжингуудад өгөх бэлэг нь болж очих нь ч бий. Шивгчид ордонд ажилласан жил цаашаа шагнал хүртсэн зэрэг дэвээрээ ирэмлэгдэн цаасан мөнгөөр багахан цалин пүнлүү хүртдэг байж. Эзэн хааны ордонд цаашаал магтаалд хүрэх гол шалгуур нь монгол хэл байсан тул сэргэлэн цовоо Ки охин монгол хэлийг шамдан сурч эхэлжээ. Хэл сайн сурах тусам ордонд илүү дасаж удалгүй түүнийг солонгосоос авчирсан ахлах тайган Түмэн дарын анхааралд өртөж эхэлсэн байна. Түмэн дар тайган Ки охинд их л анхаарах болсонд бусад шивгчид гайхан атархаж Ки охин өөрөө энэ явдалд туйлын таагүй хандаж их тайганаас үхтэл айж байлаа. Учир нь төрлөх нутагтаа ихтэйгээ эрх дураар амьдарч сэтгэлтэй залуу пактагаа үерхэж байсан жаргалтай сайхан амьдралаас нь салган энэ харь холын нутагт зарч шивгчин болгож авчирсан тэр хүнд охин өшөрхөн үзээ ядаж байсан ч тодорхой. Хамаг нууц задрахад тэр Түмэн дар гэгч нь монгол хэлийг төрлөх хэлшгээ сайн сурч эзэн хааны их хатны итгэлийг олсон өөртөө адилхан солонгос хүн байсан байж тааржээ. Охин Түмэн дарыг солонгос гэж мэдээд нүдээ ороод ирээ гартал гайхан балмагдсан байна. Тэр үеийн их Юан гүрэн гэдэг одоогийн Америк шиг дэлхийд тэргүүлэх их гүрэн байсан учраас эзлэгдсэн улсуудын хувьд монгол хэл соёл бас л тэргүүлэх соёл байсан. Солонгос улс эзлэгдсэн Юан гүрэнд шивгчин охтоос гадна ордны тайган болох хөвгүүд нийлүүлдэг алба барьж байсан. Шивгчдийг заавал язгууртай охтын дундаас сонгодог бол тайган болох хөвгүүдэд ухсаа гаруулын заадгүй байсан болохоор хоногийн хоолоо яа гэсэн ядуу зүдүү хүмүүс хүүхдээ тайган болгол гиз цатгалаа явах үсттэй гэсэндээ сайн дураараа аваачж өгдөг байсан байна. Мэдээж хэрэг тэр 13-4-р зуунд өвчин намдагч гэж сурагчгүй байсан болохоор хурц хутгаар жаахан хөвгүүдийг агталж цусан тогтоод шархаа дааж болсон л тайган болж хааны ордонд Коёмбо гэх жаал хүү тийм азднуудын нэг байж Юан гүрний хааны ордны тайган болсон агаад ямархан замыг туулсаар Түмэн дар гэсэн монгол нэртэй монголчуудаас огт ялгарх юмгүй хүн болж тэгээд эцэсүлдээ их хатны сан хөмөргийн даамал ихээхэн эрх мэдэлтэй хүн болсныг бүү мэд. Ки охин шивгчний ажилдаа дөнгөж дасаж дадаж байх тэр цагт их эзэн хаан туг төмөр тэнгэр тайлсан юм. Ордны гол хаалга нь дээд тэнгэрийн хаалга хэмээх сүрлэг үзэсгэлэнт цамхаг бүхий хаалга байсан. Их гэгэн хаалгаар орж явсаар их гэгэн харшид хүрнэ. Харсан үдсэн бүхний гайхал багтлыг төрүүлсэн сүрлэг үзэсгэлэнтийн харшид Юан гүрний их эзэн хаан залардаг байлаа. Уртаашаа 70 м, өргөөшөө 44 м, өндөр нь 38 м сүрлэг үзэсгэлэнтэй энэ харшид хааныг суурьнд нь залах, их хатныг өргөмжлөх, цагаан сар хааны төрсөн өдрийг ёслох, харин өндөр дээд угсаатай элч нарыг хүлээн авах хүндтгэлийн ёслол болно.
Их гэгийн харшийн зүүн хэсэгт олон цагаан эсгийгээр барьчихсан байна. Их гэгийн харшийн хойд талд хүслийг хангах асар оршино. Хоёр давхарлага энэ харшид эзэн хаан амрах ба их хааны сан хөмөргийг бас хадгалдаг байжээ. Хаан ширээ залгамжлагч 13 настай тогоон төмрийг нийслэлд авчирсан ч тэргүүн сайд ил төгс түүнийг хаан ширээнд залах ёслолыг төтгөлзүүлсээр хэдэн сарыг өнгөрөөж ясан. Энэ үеэр Бучир хатны шадар тайган түмэндэр Ки охиныг тогоон төмрийн үйлчилгээний албанд оруулан хуваарлаж дөнгөсөн байдаг. Балчир залуу тогоон төмөр хаан Солонгос шивгчин Ки бүсгүйтэй дотносон түүх энэ юм аа. Түүхэнд зартай тэгээд сүүлд нөгөө Солонгосын олон ангит 51 ангитай телевизийн киноны гол дүр болсон энэ Ки хатны тухай подкаста ярихад үнэхээр их түүх болж илээ. Тэгээд их сурвалжин түүхч сод бэлгийн бүтээл болон Юан гүрний түүх Монгол хатад гэсэн номуудаас их сурвалжаа бэлдэж ярьж байна. Тэгээд дараагийн хэсэг хүртэл энэ подкастаа ингээд төгсгий. Тэгээд Ки хатны түүх их урт учраас нэлээд хэдэн хэсэг болж оруулахаар байгаа. За тэгээд манай подкастыг сонирхон сонсож байгаа болон шүдэр цэцэг бэ сувгийг дагж байгаа бүх сонсогчдоо талархал илэрхийлж байна. Тэгээд дэлгэцэнд харагдаж байгаа Хаан банкны дансанд дэмжлэг кофе цайны мөнгөө илгээгээрэй. Өмнө нь дэмжлэг илгээсэн бүх сонсогчдоо баярлалаа. Дараагийн хэсэг хүртэл баяртай.